тэр Орос улстай хийгдэхээр ягаад ерөөсө дурсахгүй байгаа юм бэ? Захирлаа нөгөө Оросууд нөгөө мод ирчихсэн. Улмас шивэргүй бол энэ ир хүн биш гэдэг нөгөө мод ирчихсэн. Би танад хэлсэн шүү дээ. Ямарваа нэг аргаар одоо холбос шивэртэй болоо гэж би танад одоо зайлшгүй хэлээд байгаа. Кристийн дураараач өнөр танаар ордог бас биш байна. Хэрвээ сарын дотор танаар холбос шивэртэй болохгүй танаар энэ ажил цаалаа. Би танад одоо аргыг зааж өгöd байгаа шүү дээ. Одоо Орос авахгүй амснаасаа хэдэн сарын сервис хийж чад домс юм уу яадгийн. Дуугууд байнга түрх юм уу яадгийн. Юу төрөлх таны суугаа юу? Анаа одоо яаж тийм бол би одоо сайн мэдэхгүй байна. Одоо гадуур одоо тийм өмхий болох юм арга сулал. Таны захирлаар нөгөө цамц гутлнаас бас бид нар дамжуулаад дөрөв өмсөх болох гэсэн. Тэгэхээр гойлгоны санаа гэх юм уу? Бид тийм санаа байгаа тий. Хүн тэрвэрлээд авах боловс болтой. Яаж гэж орсон ч гэсэн гутлаа тайлбар шивэр үнэтэй. Аргад 7 метр төрөж байгаа хүмүүс. Хүн чинь үнрээр дамжиж дурсамжаа бүтээдэг. Ойлгож байна уу? Одоо би ингээ ярих та нар ингээ миний өнөр та нарт ингээ дурсамжинд нь үлдсэн байгаа шүү дээ та нар. Яг уу. Чи өнөр гэдэг чинь дурсамж яг тэгдэг тий. Пүнк мөнх яаж байгаа явахаар ингээл та болгодоод байдаг байхгүй явахгүй. Энэ дурсамжийг та нар өөрсдөө бүтээх хэрэгтэй. Тий. Хогоо асахгүй болохоор ингээд нэг сөхөө захирлууд нарагддаг шүү тийм ээ. Энийг айлтсан сав шиг юм яваад ч болохгүй мэдөө. Ер нь одоо захирлаа би объемээр нь ойлгож байна. Яамыг үнэрлэж болох уу? Яаж их гоё содон. өөрөөр зовоос Их гоё цаанаа гоё юм тий. өөрөөр зовоос Гоё юм байна. хөрөлхийн одоо надаас одоо байгалаас заяа гэсэн өгөгдөл юм уу да. Би одоо нэгээрээ бахархаж явдгийн. Одоо эдгээр үе чим гэхээр боломсоор үе чим. Энэ хүний шивэр чим. Одоо бодлоо та нар одоо миний одоо гутал цаамт одоо юу байдаг юм аа амс. Нэг өдөр зээлж чам ботхоо өмсөлтөө. Би зүгээр өгье л даа. Ийм алтан боломж өгч та нар шууд атаадаа устдаа байхгүй да. Аюу захирлаа. Би тань шиг үнэртэй болчих юм бол октодараасгүйгээд гэр бүлийн амьдралд сэв суучих үедээ эхнэр маань буруугаар ойлгочих үед гэж бодоод байгаа. Тэгвэл ойлгохгүй яг уу гэр бүлийн амьдралыг тэгээд чи одоо наад үнэртэйгээр байхгүй юу да. Стори минь заяа гэдэг шүү дээ. Баярлалаа захирлаа. За ерөөсөө захирлын бодлыг зээлээд өгчих юм биш үү манайхаа тийм ээ. Окей. Зөв тийм шиг ийм шийдэмгий шийдсэн бол шийдсэн шиг шийддэг. Нэг хүндээ итгэсэн бол итгэсэн шиг итгэдэг. Ийм бүсгүй шиг байх хэрэгтэй та нар. Өнөөдөр өөр туслаа. Би одоо энэ шагаалтыг амны үнэртэй тусганы нэг реклам дагуулах юм. Тэдээс сонсох гэдэг. Ерөнхийлөгчд одоо нэр дэвшиж байгаа. Тэгээд сургууль нам бол өсөлтөгч нар юу гэж хэлмээр юм та? Маш сайхан асуулт байна. Тэгэхээр би бол бусад өрсөлдөгч нартай бол ингэж хэлээд байгаа. Ерөөсөө л улсын жишгээд байгаа өрсөлдгийг эдгэрцээ хазагны тэр нь болохоор яах вэ гэхээр ард түмний дунд Сүнхбаатарын толгой дээр тэр хэн холбостой байна, хэн илүү шивэртэй байна, хэн илүү хүмхий амтай байна гэдгээр ерөөсөө энэ өрсөлдөд тодорхой явагдана. Ерөөсөө одоо цаашдаа Стая зөв ярьж штэ. Ерөнхийлөгчдөө энэ хүнд болоод одоо их юм хийндэ. Тэр асуултыг шийдэх гэж бодоод байгаа маа. Баярлалаа маш ухаалаг хариулт өглөө гэж бодсон. Та сайн тэгээд зөвшөөрсөн манай нэвтрүүлэг их хүрээд өндөрлж байна. Арагийн дугаараар баярлалаа. Заавал тэгээд нэвтрүүлэгтээ өөр зорилгосон дад бас баярлалаа. Маш ухаалаг маш гоё сонсдог. Маш гоё хариултаа сайн хэлж байгаа байхгүй юу? Браво, үнээр гайхалтай юм аа. Зүгээр хоёулаа зүгээр кофе уух танаад санал тавих юм бол би кофе цавтаа хаш гэдэг хэлэхдээ дуртай байна. За, уучлаарай. Би өөрөө завгүй үнэтэй ерөнхийдөө болоо. Эдгээр татгалж байна баярлалаа. Сонтон. За тэгээд энэ хинхүү нэвтрүүлэгтээ урьж авсан та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд надаас тэгээд аим савх юм байл холбогдороо. За баярлалаа. Сэтгэлийг чин сонсож бодлыг чин мэдрэх шиг сэрүүхэн биш дулаахын тэр нэгэн үнэр
Энэ өнөр амьсгалаар чин дамжиж цуснд чин бодогдох чин хүсэлтэй. Айгдаас ягдсан төрмөл үнэртэн тэр бол Монгол улсын хэлчийн сонгууль дээр дэвшигч Марк Түнсүгүй.